Тэгээ орой минь дүргийн та бүхэнд. За энэ удаагийнхаа техникийн зөвлөмжөөр Cost Excel цаагуур дээр худалдан авалтын буцаалтыг хэрхэн хийх тухай техникийн зөвлөмжийг та бүхэндээ хүргэж өгье. За бараа материалын худалдан авалтын буцаалт гэхлээр бараа материалын зарлага гэсэн хэсэгт хамаарагдана. Өөрөөр хэлбэл бид нэр тэгэл өөр газраас бараа материал худалдаж аваад бараа материалд орлогдсны дараа буцаагаад нөгөө газараа өгөхийг одоо худалдан авалтын буцаалт гэж нэрлэж байгаа. Худалдан авалтын буцаалт нь ямар тохиолдолд үүсэх вэ гэхээр бараа материал гологдолтой байх, эсвэл илүү хэмжээгээр авсан тохиолдолд тийм үү зарим хэсгийг буцаалтын төрөл хийж болдог. Яг нөгөө нийлүүлэгч талтайгаа харилцан тохиролцсны дараа гэсэн үг. За тэгэхээр Cost Excel загвар дээр энэ худалдан авалтын буцаалтыг хэрхэн хийх талаар одоо та бүхэндээ тайлбарлая. За юуны өмнө эхлээд хэвлээ худалдан авалт хийгээд. Бараа материалын худалдан авалт. За бараа материал орлого гэсэн гүйлгээний төрлөөр салбараа сонгоно. За төв агуулгах дээр худалдан авалт хийн. Гүйлгээний огноо 4 сарын 14-нд үжтэй. За гүйлгээний төрөл нь бараа материалын орлого авах. За харилцагчийг за BB компаниас бараа материал худалдаж ав. За ямар бараа материал худалдаж авсан бэ гэхээр бичгийн цаас тий. За нөөцтэй үнээр нэгжийн үнийг нь 7000 төгрөгөөр авсан гэж үтээ. Нийтдээ 200 ширхгийг нэгжийн үн 7000 төгрөгөөр. За ингээд calculate command-ыг өгөөд өртгөө бодуулчихна. За нэгжийн өртгө нь 7246 төгрөгийн ийм өртөгтэй дундаж өртгө нь ийм байгаа тохиол бид 7000 төгрөг авч байна гэсэн үг. Хямдхан авчлаа гэсэн үг нэг. За ингээд approve command өгснөөр яг худалдан авалт маань бүртгэгдлээ. За 4 сарын 14-нд би энэ худалдан авалтын тайлан харж байна. За тэгэхээр саяын бидний авсан худалдан авалт байна. За тэгвэл одоо бараа материал сая 200 ширхэг бараа авсан бичгийн цаас авсан. Үүнээс бид нэр 30 ширхгийг буцаах шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл илүү татчлаа гэсэн үг. За энэ тохиолдолд бид нэр яах вэ гэхээр бараа материалын зарлага за салбараа сонгоно төв агуулгаас 4 сарын 15-ны өдрөө буцаасан гэж үзье. Гүйлгээний төрөл нь худалдан авалтын буцаалт BMHA буцаалт гэж байна. За энэ гүйлгээний төрлийг сонгоод за BB компани руу за илүү бараа буцаав. За илүү татсан барааг буцаалт хийв. За ийм үгийн утгаар. За бичгийн цаас гэж байгаа. За нөөцтэй үнээр нь хэдэн ширхгээр заах вэ гэхээр 30 ширхгийг буцаана. За хичнээн төгрөгөөр буцаах уу гэдэг өөртөө нөгөө юу талтаа тохиролцсон анх авсан үнээрээ буцааж болно. Түүнээс өндөр үнээр ч юм уу бага үнээр ч юм уу буцаах боломжтой. За би энэ тохиолдолд 7000 төгрөг буцааг авсан үнээрээ буцаасан гэж үзье. За ингээд calculate command-ыг өгье. За нэгж үн 7078 төгрөг болсон байна. Нэгжийн дунд чөртгөн. За бараа материалын авсан үнээсээ өөр үнээр буцаах тохиолдолд яг нөгөө алдагдал үүсч болцсохгүй. Яагаад вэ гэхээр танах нэгэнд ингээ авчаад буцаацсан учраас үнийг нь одоо ингэж өөрчилж бид нэр авнаа гэсэн байдлаар яг нөгөө тал нь тийм хөсөлт оруулаад тэр үнээр нь буцаах шаардлагатай болдог. За би энэ тохиолдолд яг анхны авсан үнээр нь буцааж байгаа. За ингээд approve command өгөөд yes. За одоо би худалдан авалтын тайлангаа харъя. Тэгэхээр уншууллаа. Яг цаана буцаалт ороод ирж байна. Илүү татсан барааг буцаалт хийгээд. За нийтдээ 200 ширхгийг худалдан авалт хийгээд 30 ширхгийг буцаасан байна. За гэх мэтлэнгээр бараа материалын буцаалтын гүйлгээг бол хийх боломжтой. Бараа материал худалдаж авсан бол буцааж болно, борлуулсан бол буцааж болдог. Энэ Cost Excel загвар маань энэнгүүрээр ингээд нэлээд даваа талтай загвар болсон. За ингээд та бүхэн асууж тодруулах зүйл байвал утсаар холбогдох эсвэл Facebook
Facebook хуудасаар, Facebook пэйжээр бас давхар асууж болно. За ингээм амжилт хүсье та бүхэнд.